сонсоогүй. Тэгэхээр энийг юу гэж асуудалтай өгөхээр бид нар эхлээд энэ боловсролын нээлттэй энэ нөөц материал гэдэг худалдагч нар манайд ярихдаггүй байж байгааз саяхан юу яаж юм бэ? Саяхнаас эхлээд ярьж хэлж байгаа нэг 2 жилийн өмнөөс энэ дэрийг майтыг гэдэг стартап комьюнити том төсөл хэрэгжээ тэрний хүрээнд хэд сургалтууд уулзсан. Тэгээд энэ Open Education Resource гэдэг энэ хогтхоныг гаргаж ирээд энэтэй холбогдсон сургалтуудаас нь хийгээд тэгээ энэний дагуу бас нэг сайтууд бий болж эхэлж байна. Тэгээд манайх болохоор би болохоор боловсролын давхаргын төрийн бас сургалтад ажилладаг. Тэгээд боловсролын давхаргын төрийн бас байгууллага бол гол нь ямар үйл ажиллагаа явуулдаг гэхээр вебсайт ажилладаг. Тэгээ вебсайт ажиллуулад тэн дээр хүмүүс ашиглаад мэдлэг чадвараа дэвшүүлэхэд олгоцсон материалууд нээлттэй тавьдаг монгол хэл дээр. Дараа нь сайт харуулнаа таамагт. Тэгээд энэ өнгөрсөн жил болохоор бид нар тэр дэрийн майтыг гэдэг төслийн төрөл ганц жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлсэн. Тэр нь болохоор юу гэхээр бага насны хүүхдээ эцэгчүүдэд зориулсан тийм материалуудыг вебсайт дээр нээлттэй тавиад энэ нэрний өвдөнгө өвчний үе юу гэдгийг судалгааны төслөөс нэг судалж үзсэн. Тэгээд ихтэй бага насны хүүхдүүдийн орчин 8-аас доош насны хүүхдүүдээ аваад тэр нь болохоор ямар учиртай вэ гэхээр манайч одоо 8 настай хүүхдүүд орчихсан 6-аад орчхоор 6-аад хүүхдүүдийн асуудал бас их хэцүү их эцэгт бас нэлээд их бэрхшээлтэй тавиад хүүхд ч гэсэн хүндэл бэрхшээлтэй байгаа байхгүй. Тэгэхээр 8 нас хүртэлх хүүхдүүдэд ажилтдаг хүмүүс зориулсан эцэг их багш нар зориулсан материалуудыг нээлттэй тавьсан тийм судалгааны төсөл хэрэгжүүлсэн. Тэгээд тэр төслөөр ямар үр дагавар ч өгөх ерөөсөө ийм нээлттэй материал тавих юм бол хүмүүсээ чадах бол дээшлэх урт хугацаанд боломжтой тест боломжтой юм гэсэн үг болсон л та. Тэгээд тэр төслийн хүрээнд манай энэ гадаадын зөвлөл нь болохоор энэ Канадын BBC кампус гэдэг нэг их сургуулийн гүйцэтгэх захирал Дэйв Портер гэдэг хүн манай төслийн гадаадын зөвлөх байсан. Тэр хүн бол ирж хэд удаа лекц сонсчихлаа. Тэгээд тэрний материалд тулгуурлаад энэ одоо би тань ярьж байгаа материалыг бичлээ. Манай болохоор нууц чиглэл гэх юм аа. За боловсролын нээлттэй нөөц материал гэж юу хэлээд байна гэхээр эхлээд энэ дотор юу ойлгох вэ гэдгийг бид бас мэдэх хэрэгтэй шиг байна. За энэ болохоор нэгдүгээр интернет тавьсан материал интернет дээр тавьсан. Хоёрдугаар интернетээс үн төлөөгөөр аваад ашиглах болох тийм материал. Тэгэхээр зарим интернет рүү орохоор ингээд асуудал гараад ирдэг шүү дээ. Юу яагаад төлөөрэй гэдэг оруулаараа ч гэдэг юм уу үгүй бол хуулж авах гэхээр хуулагддаг тийм. Тэгэхээр энэ материал үн төлөөргүйгээр тавигдсан. Тэрийг бол ингээд ямар ч байдлаар хүн хуулиад бошруулаад ингээд ашиглаж болох ийм материал байна. За тэгээд энэ тавигдсан материалууд бол юу гэхээр юу зориулж ашиглах вэ гэхээр суралцах, хувь хүн өөрөө суралцахад ашиглаж болно. Түүнээс гадна сургалт явуулахад багш нар ашиглаж болно. За судалгаа хийхэд судлаачид болон багш нар оюутан энэ хүмүүс гэж ашиглаж болно. Ийм зорилттой материал. За энэ материалуудыг бол ашигласнаар зохиогч ирэх гэдэг хүчтэй мэддэг шүү дээ. Хүний материал аваад ингээд ашиглаад жишээлбэл энэ сайт дээр байгаа материалыг энэ дээр аваад тавьчихвал зохиогч ирэх зөрчилтэйг одоо сайн нэг зодог материалс ихтэй баахан сайтууд хаагдлаад тийм. Тэгэхээр ийм сайтуудын материалуудыг бол хааж ингээд өөр сайтуудаар тавиад ашиглаад явж болно. Үндүгээр цаашаа ингээд дэлгэрүүлээд ингээд ашиглаад явж байна. Ийм нэг онцлогтой материал юм байна. За тэгээд боловсролын нээлттэй гэдэг нь одоо ямар учиртай вэ гэхээр тэр тавьсан материалыг одоо яг гэхээр хэрэглэж болно шууд ингээд аваад хэрэглэж болно. Тэгэхээр ямар нэгэн саадаа байхгүй, хуулиад авъя гэх болцоодоо, принтерлээд авъя гэх болцоодоо, за түүнээс гадна төлбөр нэхэхгүй. За түүнээс гадна бүрэн ихээр аваад зураг бол зургийн, видео бол видеогоор нь, за түүнээс гадна текст бол текстээр ингээд аваад ашиглаж болно. За тэгээд энийг бол тэр авсан материалаа
яг гэхээр өөрийн хэрэгцээтэй тохируулаад ингээд хөнгөж өөрчилж байна. Жишээд бол одоо гадаадын хэлтэй вебсайтууд байна шүү дээ. Тэндээс авсан материалуудыг бид нар яадаг орчуулад тэгээд орчуулад ингээд тавихаар бас нэг манай соёлын онцлог тэгээд хэрэгэлдэг хэрэглэгчүүд дасгалаад байгаа чинь бас нэг өөр байж болно да. Тэрийг ингээд өөртөө зохицуулаад төмөрөд хэрэглээтэй төхөөлөд ингээд ашиглаж болно. Тэгээ өөрийнхөө санаагаар байж болоо. Дахиад ингээд боловсруулах гэж болох нь шүү дээ тэр материалыг тийм. За тэгээд тэр яасан материалуудаа яах вэ? Дахиад ингээд сайттай байрлуулад тэрийг ингээд засвар хийж сайжруулсан материалуудаа яах вэ? Дахиад сайттай байрлуулчаад ингээд буцаагаад интернетээр ингээд харааж байна. За энэ болохоор энэ дээр болохоор яг бэлэн тавигдсан материалуудын хувьд би ярьлаа тийм. Энэ бол гадаадын материалууд байж болно, Монгол дээр байж байгаа тийм мэт вебсайтууд материал байж болно. Түүнээс гадна бид бүхэн бол өөрийнхөө хэрэгцээтэй зориулээд би хэрэгсээ энэ юг өөрийнхөө энэ бичиг бодлуулсан зүйлээ, ашигладаг зүйлээ, сургуулийн хэрэглэгдэхүүнээ бусдын нийтийн бүтээл болгоно яг гэвэл өөрөө бүтээгээд явах нь нийтдээ сайттай тавьж байгаа шүү дээ. Тэгээд ингэж ашиглаж болох нэ. Нэг ийм онцлогтой энэ боловсролтой нийлдэг. За тэгээд нөөцгөл нь болохоор энэ болохоор архивсын материалууд байна гэсэн үг юм. Тэгэхээр энэ дотор ямар материалууд байх вэ гэхээр видеонууд байна. Түүнээс гадна зураг болон текст материалууд байна. Нээлттэй номын сангууд шууд нээлттэй болоод ашигладаг. Ийм олон тооны. Тэгэхээр боловсролын гэдэг нь боловсролтой холбогдсон байх нь, нээлттэй гэдэг сая миний хэлсэн зүйлүүд байх нь, нөөц гэдэг нь болохоор одоо том архив байна гэсэн үг. Тэгээ материал гэдэг нь болохоор ерөнхий нэрээр ингээд нэрлэлсэн байна гэсэн үг. За энэ ямар ач тустай бэ? Энэ боловсролын нөөц материал. За энэ болохоор нөгөө гишүүнээс энэ хата одоо нэг Монгол гэсний том төсөл хэрэгжүүлж эхлэх гэж байна. Тэгээд сая библиотекүүдээр нэг хэл гэсэн төслийнхаа нээлттэй байсан. Тэгэхэд мань хүн юу гэж ярьсан бэ гэхээр 200 жилийн 300 жилийн Европын орнуудад сая библиотектэй том үг явсан болчихсон шүү дээ тийм. Жишээ Гутенберг нөгөө намын хэвлэл үг яасан чинь машиныг хэмлээд тэгээ нөгөө Лютер болохоор нөгөө Библийг судлыг очиулаад тэр ингээ бурхны сургаалыг ингээ нээлттэй тавьсан тэгээд шинэ их мэдлгүүд ингээ дэлгэрээд гараад ирсэн тэрийг бол бүх нийтэд ингээ нээлттэй болгосон тэр бол одоо өнгөрсөн зуунд явагдчихсан. Тэгээд 21-р зуунд яах вэ гэхээр интернетээр сонирхол ажил явагдах нэ гэсэн ийм хэлсэн. Тэгэхээр энэ бол яг үнэн бодтой юм шиг байна. За тэгэхээр сая гэсэн энэ онцлог нь болохоор нэгдүгээр өнгөө хэрэглэнэ гэсэн. За хоёрдугаар энэ тавигдсан материалууд бол яг гэхээр орон зай цаанаас хамаарахгүйгээр олон нийтэд хүрэх юм боломжтой. Жишээлбэл одоо бид нар ингээд сайт дээр материал тавьчих чинь ганц минутын дараа л тэр ховдын автосайтын сумын багш аваад хэрэглэж шүү дээ тийм. Орон зайнаас хамаарахгүй. Түүнээс гадна орой өдөөш өглөө хэдийн үеч хэрэглэж болно. Тэрүүгээрээ бас хачаад өгөх 24 цагийн туршид хэрэглэж болно. За тэгээд энэ бааз зардлыг өгч болцоотой. Жишээлбэл одоо манай чинь мэргэжилтэй дэжтүүднийгээ юу яадаг штэ. Тэгээд хөөч 5 жилээр нэг банк багшрын замын зардлыг төлөв наашин авчираад тэгээд тэр замын зардлыг хоолой төсөөлж байгаа. Тэгээд дээрэс нь тэр багшаас юу цагийн хөлс мөсгөл баах зарлага гаргаж яадаг штэ. Тэгэхээр шаард хангасан материалуудыг видео тэгээд бусад хэлбэр тавьчих чинь тэр орнууд байж байгаа багш нар шууд аваад ашиглах болцоотой. Тэгэхээр энэ болохоор зардлын хувьд бол их гэмээр болцоотой байна. За тэгээд энэ нээлттэй материал бол сая нэг яриад өгүүлээ шүү дээ. Ингээд сайжруулж болно гэдэг. Ингээд сайжруулаад гаргахтаа тухайн материалаар ажиллах тийм хэсэг бүлэг улсууд гарч ирэх болцоотой. Нэг ийм хөвлөөр дээр нэг ийм тодорхой хүрээний сэдвтэй материалтай нэг хэсэг бүлээс ажиллаад тэрийг урдам ингээд боловсронгүй болгоод ингээд хамтын бүтээл болгоод ингээд яваад ахаас болцоотой. За тэгээд архив үүсгээд ашиглаад болцоотой. За энэ сургалтын технологийн шинжилгэт бас их том нэмэр оруулна юм. Энэ бол ямар байдлаар оруулах вэ гэхээр
жишээлбэл манай энэ сайт дээр болохоор бид нар багш нарт тэр онлайн аргын чиглэлийн мэдээллүүдийг тавьдаг байхгүй орчуулж байна. Түүнээс гадна шууд аваад ашиглах тийм хүүхдтэйгээ хэрэглэх ашиглах материалууд тавьж байгаа. Тэгэхээр тэр хоёр чинь нээж байгаа багш нарын тэр хүүхдтэй ажиллагааг бодлоо сайжруулахад бол их боломжтой. За энэ боловсролын нээлттэй нөөц материалыг орон нутгийнхаа төвшин жишээлбэл нэг аймаг байлаа гэж хата аймгийнхаа хэмжээнд ашиглаж болно. Улсынхаа хэмжээнд ашиглаж бүр жишээлбэл Аслан хөндлөлт тус нутагч гэдэг юм уу гэж яаж болно. За тэгээд энэ жишээлбэл одоо англи хэлтэй хүмүүс дэлхийн бусад бүх орны багш нартай ингээд өөрийнхөө тусгай бас уулзаатай. Тэгэхээр энэ бол хаана ашиглах вэ гэдэг нь бол бас яг хязгааргүй гүрэн ийм их ач холбогдолтой. За тэгээд энийг яаж олох вэ гэхээр одоо Google гэж том сайт байна шүү дээ. Энэ чинь бол хайртай том сайт байж байгаа. Тэгээд энэ дээр тавиад авах бол янз бүрийн сайтууд гараад байна. За жишээлбэл Open Education Resource-ээр бичгэд бол тэр сайтуудаа хаяг нь гараад ирнэ дээ тийм. Жишээлбэл ийм хаягуудыг зүгээр ингээд жишээ олоод тавьсан байна л да. Энэ дараа дахиад гарны сайтуудыг жоохон тодруулаад гаргаж. Open Education Resource-ээр Google дээр тавих бол энэ нээлттэй вебсайтуудаа хаягууд нэлээд олнороо гараад ирнэ. За тэгэхээр би сая хэллээ зохиогч ирсэн зөрчихөхгүй гэлээ тийм ээ. Тэгэхээр дураараа ингээд бас аваад ашиглах гэсэн үг биш. Тэгэхээр энэ яг юу гэхээр энэ Creative Commons гэдэг ийм юу ашигладаг энэ боловсролын нээлттэй нөөц материал Creative Commons. Энийг ямар утгатай вэ гэхээр энэ нээлттэй материалуудыг энийг яаж ашиглах вэ гэдгийг нь бол заагаад өгсөн гэдэг. За тэр Creative Commons-ийн тэмдэглэл бол ингээд тодорхой тэмдэглэл үүсдэг. Тэгэхээр сая CC-г томор бичсэн байлээ шүү дээ тийм. Энэ чинь бол Creative Commons гэсэн үг. Энэ анх 2001 оны хувьд үүсч бий болсон нэг олон нийтийн байгууллагын байгууллага үүсгэж бий болсон. Тэгээд энэ ерөнхийдөө ямар утгатай үг болчихвол бүртгэж хамтын өмчсөн юм байна. За тэгээд тэр Creative Commons-ийн тэмдэглэлүүд нь бол дотроо ингээд тодорхой хэдэн тэмдэг байгаа. Ерөнхийдөө үндсэн 4 юм тэмдэг байгаа. Энэ үндсэн тэр 4 тэмдэг нь юу гэсэн утгыг илэрхийлэх вэ гэхээр энэ сая хэний чамаагүй материалыг аваад ашиглах гэж шүү дээ. Тэр материал бол заавал нэг хүний анх тавьсан хүний нэртэй гэж. Тэгэхээр нэртэй ямар нэгэн материал тавьлаа гэхэд тэрийг анх тавьсан хүний нэр нь байж байгаа нэ. За энэ юу гэсэн үг байх гэж бодож байна? Төлбөрөөр зарж бор. Тийм. Энэ болохоор юу гэсэн бэ? Нэг энэ доллар хэмжээ байгаач. Тэгээд ингээд чагталсан болохоор ашиг олох зорилгоор ашиглаж болох. Тэрийг нээлттэй байдлаар сайтаар тавьсан боловсролын нээлттэй нөөц материалуудыг хумж аваад хэрэглээд зарж өгөх юм шүү дээ. За энэ болохоор юу гэсэн үг вэ гэхээр ийм тэмдэг тэнцвэрийн тэмдэгтээ ийм тэмдэг байх юм бол уг бүтээлийг өөрчлөх болохгүй. Яг тэр байгаа хэмжээгээр ашиглаж цааш нь тараад. Зарим нь бол өөрчлөж болох нь, зарим нь бол бас өөрчлөж болохгүй юм тийм үү? Тийм. Ийм тэмдэглэлтэй байвал. За ийм тэмдэглэлтэй байвал share like гэсэн үг юм байна. Ижил нөхцлөөр цааш нь дамжуулна гэж. Энэ чинь юу гэсэн үг гэхээр энэ тэмдэг тавьсан материалыг бол үн төлөөгүй ингэж шууд аваад ашиглаж байгаа бас хамтраад ажиллаж байгаа. Тэгээд тэрийг мөн ижлэх нь ямар нэгэн үн төлөвлөгөөр цаашаа яах нь ижил нөхцөл байгаа гэж дамжуулах гэсэн ийм нэг Creative Commons-ийн 4 ийм онцлог ийм тэмдэг болж байгаа. За ингэснийхаа дараагаар сайтууд дээр энэ бүх сайтынхаа доотлол одоо би танаас дараа өөрийнхөө сайтыг харуулна. Жишээлбэл ийм тэмдэглэлтэй сайт байж болно. За ийм тэмдэглэлтэй зүгээр CC бичээл тэр нэг хүний зурагтай юм шиг байвал бүрэн нээлттэй сайт гэсэн үг байна. Бүрэн нээлттэй сайт. За энд болохоор юу гэхээр тэр сайттай тавьсан материалууд зохиогчийг нь заавал хурдтай тавина гэсэн үг. За энд бол нэг нэмэгдээд ороод ирсэн байна те. Энэ нэмэгдээд ороод ирсэн байхад бол энийг бол ашиглаж болно, бас хамтраад өөрчилж болно. Гэхдээ яг уу гэхээр цаашаа
яг энэ ашигласан байдлаараа цааш нь тараад нийт бүхний төвхтэй болгож байна. За энэ дээр бас нэг юм тэмдэглэл ороод ирсэн байна. Энэ юу гэж юм бэ? Ашигын бус уг бүтээлийн бизнес бодлогоор хэрэгжиж болохгүй. Энүүдээр саяын тэнцвэрийн тэмдгүүд энэ дээр нэмэгдээд ирэх юм бол өөрчлөхгүйгээр яг тэр байгаа байдлаар нь энэ тохиолдлууд хэрэгжинэ гэсэн үг. За тэгээд энэ нээлттэй чинь ямар нэгэн вебсайт байна гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энэ вебсайтыг ашигладаг их open source гэдэг нь энэ их кодд хүчтэй номсон үг биш ч магадгүй. Энэ юу болохоор ийм янзын нээлттэй ийм кодуудыг ашигладаг. Жишээлбэл манай давлага вебсайт дээр ихтэй бид нар жуунл ашиглаж байсан байхгүй юу? Тэгээд нэг жил ажилтнууд бид нар ерөөсөө сайтаа боловсруулах болгоё гээд сайтаа өөрчилсөн. Тэгээд яасан гэхээр нэг бидний мэдлэг чанарч бас таарах байж тэгээд юуныхаа техникийн талаас зөвлөлт туслах хүнээс бас тогтолцоо байсан баг. Тэгээд ASP гэсэн хэлээр сайтаа бичээд ингээд нэг хүний хэлээр гаргалаа. Тэгээд гаргасан чи яасан гэхээр энэ open боловсролын нээлттэй нөөц материал байх тэр юутгаж өрчлөсөн. Тэгээд энднийг ашигладаг ямар ач холбогдолтой гэхээр энэ нээлттэй сайт болохоор сайт чинь заримдаа зарим юу нэмэн хасан тэгээд веб хөгжүүлдэг шүү дээ. Тэгэхэд бол энэ бол олон хүн мэддэг юм л дээ. Тэгээд хялбархан байдаг байна. Ашиглаад явахад хялбархан байдаг юм. Манай тэр юу гарахаар ингээд бүх юм нэг хүн ингээд кодоор ингээд бичсэн болохоор айгүй бол тэр хүнээ алга болчих юм бол бид нар тэгээд яаж чадахгүй тийм байдал үүсэж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол сайт энэ нээлттэй сайт ажиллахдаа хамгийн эхлээд ямар юундаа ийм нээлттэй кодыг ашиглах уу гэдгийг зөв сонгох хэрэгтэй байлээ. Тэгээд бид нар тэр журналаас нөгөө сая шинжилсэн сайт руу материалаа зөөсөн чинь бас их төвөгтэй байлээ. Яагаад гэвэл бүх сэтгэлүүд нь зөвдөхгүй байлээ. Тэгээд нөгөө орсон он сар нь алга болчихж байгаа. Дээрээс нь нөгөө гिचнээ хүн орсон байсан гэдэг статистик байдаг шүү дээ. Тэр нь шинэ сайтууд орох нэгээс ихтэй бодлогод явж байгаа жишээтэй. Тийм учраас энэ нээлттэй сайт ажиллах усуу энэ багжаа бол их зөв сонгох хэрэгтэй байлээ. Бид нэр туршлагаас үзэх бол. Англи дээр яг энэ нээлттэй их код гэдэг нь юу хэлж байна? Open source гэж байна. Open source гэдэг. За ингээд зарим нээлттэй вебсайтуудын жишээ болгох хамт харуулж байгаа. Энэ болохоор энэ Our Commons гэсэн ийм сайт. Энэ болохоор ерөөсөө юу гэдэг юм бэ? Бүх дэлхийн улс орнуудын багш нар өөрсдийнхөө материалуудыг оруулаад тэгээд ингээд хайрцаг туршлагаас олцоод хамтран ажиллаад явчихдаг. Ийм сайт юм байна. За энэ болохоор Крики гэсэн curriculum сайт. Тэгэхээр энэ сайт бол ерөөсөө 2 настай хүүхдээс эхлээд 12 дугаар ангийн сурагчдад 12 дугаар анги төгсөх хүртэл багш сурагчдад өгсөн бүх curriculum материалууд байж байгаа жишээтэй. Тэгэхээр эндээс ямар нэгэн материалуудыг сонгож аваад тэгээд орчуулад тэгээд ерөнхий сайтаар тавиад нийтийн бүртгэл болгох багш нартай ашиглах сонголтод ашиглах болсон байх юм шүү дээ. За энэ Khan Academy гэсэн ийм сайт байж байгаа. Энэ болохоор дандаа видео сайт. Их хялбархан аргаар ингээд математик болон байгалийн ухааны хичээлүүдийн юмнуудыг ингээд видеогоор оруулсан. Нийтдээ 30,000 видео байна гэж байгаа юм байна. Тийм. Бид нар бас энэ сайт руу зарим нэг хийх бодлого хийсэн. Сүүлдээ харуулна. Гэх мэт нэгээр олон нээлттэй сайтууд байж байгаа. Тэгэхээр бид нар ямар нэгэн зохиогч энэ тэмдэглэл ингэж байж байгаа зүйл доо. Тийм. Үний дурд нь энэ зарж орлож болохгүй тэгээд хамтраад ашиглаж болно гэсэн юм тэмдэглэлүүд нэг сайт дээр байж байна. За тэгэхээр улс орнууд бол ер нь манайх энэ талаар их хоцроод байх шиг байна.
бусад хурхуусаа аавынхаа сахаар хүртэл ингээд багш нартай зурсан нэр яасан байгаа байхгүй. Нөхцөл байдал ч гэсэн эдний хол их тааруулна шүү дээ. Тэгээ интернетийн ашиглалгаа тэр багшийн чадвармад гэхэд бол жишээлбэл нэг ийм сайт байна л да. Ийм Tesla гэсэн ийм сайт багш нарын мэргэжил боловсрол дэвшлүүлэхэд ашигладаг гэж байгаа. Тэгээд ингээд энэ сайтыг ажиллуулаад одоо манай багш нарын мэргэжлийн институтэд байгуулж штэ. Тэгэхээр эдгээр бол одоо ийм сайтууд болох байлгүй гэж бодож байгаа штэ. Тэгээд эдгээр энэ болохоор яг үхээр багш нарын ямар зүйл хэрэгцээтэй байг вэ гэдгийг санал асуулт судалгаа аваад тэгээд боловсролын дэвшлүүлэхэд оролцсон бүх материалуудыг ингээд тэгээд идэх ийм сайт гинэ. Тэгээд тэдний энэ сайтыг ажиллуулах бол төвөгтэй асуудлууд болсон. Энэ ширхэмээр бол манайхын бодод хэцүү харагдаж байгаа үстэй. Тэгээ манай сумын сургууль ийм байхгүй шүү дээ. Сургуулийн чанар муу байт юм байна. 3-1 мэргэжлийн бос байт юм байна. Юуны тэгээд мэргэжлийн багш хэрэгцээгүй юм байна. Гэхдээ эдгээр бол энэ аргаар багш нарын мэргэжлээ дэвшлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа гэдэг чинь бас ойлголцоо байгаа байхгүй юу? Тэгээ одоо тэднийх бол 75 ширхэг ийм сургалтын материал хийсэн гэж байгаа. Одоо хэрэгжилж байгаа карикулумыг хэрэгжүүлэхтэй холбогдсон нөгөө манайх нэг зөвлөмжтэй бахын хэвлэлд гаргадаг шүү дээ. Тэрийг шууд ингээд интернет дээр ингээд тавьчихсан байна л да. Тэгэхээр чи тэгээд хэвлэлээр ингээд заахгүй тэгээд хэм болгон эндээс нь шууд нээгээд үзчих болцоо доо. Тэгээд энэ сайтыг бол тэнд багш болон багшийн мэргэжлээс орж байгаа оюутнууд бол нэлээд өргөн дэлгэр ашигладаг юм байна. За ер нь бол дэлхийн нийт бол энэ боловсролын нийлтийн эхлүү их эрчимтэй явж байна. Сая өнгөрсөн 6 сарын 22-нд байхаа Парист боловсролын нийлтийн нөөц материал гэсэн дэлхийн чуулган болсон байна. За энэ чуулганд манай тэр Дэвидгээ зөвлөх очсон. Тэгээд энэ зөвлөх ирээд бид нарт энэ чуулган болоод ерөнхий залуучууд танилцуулж байсан л да. Тэгэхээр энэ ач тусыг олон түмэнд дэлхийн улс орнуудад мэдүүлэх, тэн дээр ажиллаж байгаа чухал бас туршлага улсуудыг сурчилж бусдад таниулах. Тэгээд энэ юунаас энэ дэлхийн чуулганаас бол юу гарсан байна? Тунхаг гэж юм гарсан. Энэ тунхагыг бол та нар эндээс харахад энэ материал мэдчих юм чинь нэг 10 зүйлтэй энэ тунхаг гарсан гэж байна. Тэгээд энэ дотор хамгийн их агууштай зүйл бол юу гэхээр за энийг одоо ойлголтыг хэлбэрээр ашиглаарай гэснээс гадна энэ манай ч ингээд сургуулийн хөтөлбөрөөр төлөвлөгөө боловсруулах мэдрэмж ажлуудыг ингээд нөгөө хүрээлийн энэ чинь ингээд улсын төсвөр хийдэг шүү дээ тийм. Улсын төсвөр хийсэн материалууд бол нээлттэй байх байх хэрэгтэй гэсэн. Тэгээд одоо бол манай цаашдаа бол энэ бүх сургуулийн хөтөлбөрүүд юу нэг бол нээлттэй тавих харахаар гэж бодож байгаа. За ерөнхийдөө одоо энэ CC лицензийг аваад ажиллаж байгаа дэлхийд 100 орчим улс орн байдаг чинь манай энэ өмнөд хойд хөршөөс ихтэй гэдэг юм бүх орн байгаа манайх энэ одоо орчин жирлэг байгаа. Тэгээд яаж байгаа гэхээр сая тэр дурдсан Монгол гэсэн төсний хүрээнд энэ CC лицензийг Монгол аваад энэ улс орнуудын дунд талаар төсний багийг ажиллаж байгаа. Тэгээд одоож энэ онд багтаад лицензийг авна гэсэн зөвхөн яриа хүрээтэй байх шиг байна. Одоо Монгол орох юм бол одоо тэнд л орж ирэх шинжтэй байна тийм. За нэг ийм ерөнхий зүйлүүдийг ярьчаад өөрийнхөө вебсайтыг танилцуулах. Жишээ яасан. Манайд ийм дагалгай гэсэн вебсайт ажлуудыг тэгээд энэ тавьж байгаа бүх материалууд бол ерөөсөө
За жишээлбэл одоо энэ материалыг өчигдөр тавьсан материалыг ороод үзсэн. Энд бид нар яасан гэхээр өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд бол их эцэг зориулсан маш олон материал тавьсан гэдэг. Маагаас ичрэх үү? Гоё нэг хэрэггүй л ирэх гэж байна. За энэ сар Нэмж чадахгүй юм байна. Тэр Энийг бол орчуулж тавьж байгаа юм л да. Тэгээд ингээд багш нар бол шууд ингээд аваад ашиглаж болцоо. нааттай. Сүүлийн үед бол Нааттай, наач орохгүй нааттай. одоо жишээлбэл өнөөдрийн байдлаар 883 орц явж өдөртөө 2000 орчим хүн ороод байт юм уу? Тэр суурин тэр ээ, суурин. За ингээд сөөгөөд гэж яг ихэцгээд ингээд яахад энэ ихэцтэй холбогдсон ингээд бүх материалууд ингээд дандаа ингээд нээлттэй тавигдсан гэж байна. Шийдэл ингээд дарахад ихэцгээ багш нар ч гэсэн ингээд шууд хэлбэрхаа аваад зураг хүүхдүүдтэй ингээд зураг ашиглаад явах юм болцоо. За баг боловсрол гэхээр ингээд багш гэсэн бол ороход багш нар зөвлөсөн бас нэг зүйлүүд ингээд юм байна. Янз бүрийн тоглоомын аргачлалууд ингээд тавьсан байх жишээтэй. За тэгээд манай энэ доор юу сая тэмдэглэлээс юу гараад ирсэн байгаа. Тэгэхээр бид нар бол яг үхээр энэс энэ сайтыг ажиллуулсан мөнгө хэрэгс авахгүй. Тэгээд төсдөр яа тэгээд нэг талд буйны ажил хийгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар юу яаж байгаа гэхээр сая дээр CC лицензийг одоо авч магадгүй гэж хэлсэн шүү дээ. Энэ одоо багтаа авчих юм бол хэрвээ тэгээд юу энэ бусдад хэрэгцээ төрүүлэх юм бол усаа санхүүжүүлээд явах хэрэгтэй. Түүнээс гадна бас хандлагч байгууллагууд гэдэг нь бол энэ итгэж байгаа юм болцоотой. За тэгээд шийдвэрлэх насгаар энэ их эцэгт зориулсан бүх материалуудыг нэгтгэж байгаа гэдэг ном гаргалаа гэдэг дөрвөн яслахтар ясандаа тэгээд энэ номынхаа материалуудыг ингээд зөвхөн өмнө ихээр ингээд нээлттэй тавьсан гэж байна. Энийг тэгээд бод насны хүүхдэд эцэх бол шууд нэлээд бол ингээд Энэ намаа байрлалцсан юм уу тий? Тийм. Нээлттэй байрлалцсан гэж байна. Ингээд материалуудыг нэмшиг ашиглаад болцсон. Тэгэхээр нээлттэй нөөц материал гэдэг бол ингээд хүнд хэрэг болох тэгээд үн төлөвлөгөө шууд аваад ашиглаж болохоор тийм л материалууд байна. Одоо би бага насныхаа хүүхдийн нэг тим юм уншмаар байна гэвэл наад намнаас ч одоо хайх боломжтой юм. Сэдвээс нь харуул энэ чинь нэг PDF-ээр тавьсан болохоор номноос авчихсан үү? Сайтаас хайл. Гэхдээ сайтн дээр хаягийн тавих юм бол сайтн дээр тус-тустай жижиг материал байж байгаа. Тийм. За ингээд жишээлбэл зөвхөн сургалтын хэрэглэх материалуудыг бол бас ингээд тавьсан байж байгаа. Эндээс багшаар аваад шууд ашиглаж болно. Хичээлхэн боловсролтой хийсэн. Тэгээд гол нь ингээд тавьчаад яг үхээр заавал энийг ашиглахгүй юм чинь юу яаж байгаа шүү. Ингээд доор ингээд өсөд сэтгэл хөвчээд байгаа. Тэгээд нөгөө хүн чинь өөрөө сайжруулдаг байхгүй юу? Энэ ч болж болохгүй байна. Да тэрүүдэр нэмээд юм байна. Энэ арай хүндж гэдэг юм уу? Их хэцүү юм. Энэ зүйлс Төрөнө хаан активтэй холбоотой танаас сайдтай байрлсан байна. Хаан актив бичлэг. Энийг доотлоо видеонууд явж байгаа. Тэгээ энэ видеонууд
тэр болохоор бид нар жоо туршлага хөрвүүлж байгаа. Хаан актер ингээ видео гэсэн юм дээр дарахад ингээ бүх видеонууд ингээ гараад ирнэ. Би хаан актернаас орчуулсан тавьсан юм таамаглая. За энэ чинь юм уу? Хялбархан аргаар ингээд Монгол текст. Тэгээд орчуулаад ингээд видео болгож тавьчих юм уу төвхтэй зардал ихтэй мөлий. Яг тэгэхээр эхлээд текст орчуулж байгаа. Дараа нь тэгээд юу яаж байгаа. Тэгээд текст орчуулсан дараа сайн уншдаг диктор мэдрэгээр уншуулаад тэгээд дүрстэйгээ холбож дахиж монтажлаад тэгээд YouTube дээр тавиад YouTube-ээс сайт руу авч тавьж байгаа тийм их ажил хийдэг юм байна. Тэгээд бид нар ийм жоох өртөг зардал ихтэй байсан болохоор яасан гэхээр юу яасан багш нар өөрсдөө тэр хаан академийн юмнуудыг ашиглаж агаад өөрсдөө ашиглаад байсан гэхээр өөрснөө санааг нь авчаад энэ Монголын нэгчлэлийн хоримтлуулсан сургуулийн зарим багш нарын юм жижигхэн аргачлалууд ингээд видео хийсэн. Тэгээд хийж байгаа болохоор анх хийж байгаа болохоор бас жоохон туршлага батж байгаа. Тэгээд ингээд хийгээд байх юм бол жишээлбэл энэ 10 хэтрүүлэн энэ жишээлбэл хаан актемиг санааг авчаад орчуулгаагүй шууд юу яатсан. Шууд багш өөрөө яриад хэлээд арчтаа бичүүлээд ингээд явцсан. Энэ бол амархан ингээд шууд санааг авчаад нутгшуулаад ингээд өөрөө зохиогд яачаад арай хялбархан бөгөөд хямдхан тусдаг юм билээ. Тэгээ саяны бичлэгийг наад багш чинь орж байгаа хүний цуг ажилдаг хүн бичсэн юм уу? Хэн бичсэн? Одоо бичлэгийн жишээлээ. Бичлэгийн видео бичдэг хүн бичсэн. Бичлэг хүн бичсэн. Төрөн болохоор ингэсэн шүү дээ. Хаан актемийн хийсэн юм маань зардал өртөг ихтэй болоод байна гэсэн шүү дээ. Одоо энэ усуудын зардал нь ямар шиг болоод байгаа юм байна л гэж асуух гэдэг байна л да. Гайгүй юу те? Яасан гэхээр 30 мянга дотор л хийсэн. Ер нь цаашдаа бол өөртөө ч бичсэн болно шүү дээ. Заавал видео яг нэр бичихгүй. Зарим багш нар яасан гэхээр юу яасан? Ерөөсөө заавал тэр хаана гэхээр өөрснөө бас бүтээж болно гэсэн шүү дээ. Нээлттэй нөөц материалууд. Тэгээд энэ төр болохоор энэ цэцэрлэгийн багш нар болохоор ерөөсөө зүгээр хүүхдээр явуулдаг үйл ажиллагаанууд ингээд бичээд үлээл тэгээд тавьсан гэж байна. Тэгээ урдлан юу яагаад гэвэл бас яг багш нарын нэг телефон туршлага гэдэг л шүү дээ. Тэрийг дэлгэрүүлнэ гэдэг л шүү дээ. Тэгэхээр тэр жижиг юмнуудаа ингэ бичээд тавьж байгаа бас бусдад санаа аваад бас ахын аваад хахад хайлтыг явуулж болох юм шүү дээ. За тэгээд өөр асуу сургууль юм байна уу? Мэдчих чадсан байвал